Байцгаана уу? За бүгдний энэ өдрийн мэндийг хүргэе. Саяхан болсон хэлцээр гамшиг гэж хэлэгдсэн энэ хэлцээр бид бүхэн мэдшаа. Энэ бол Зеленский болон Трамп хоёр ерөнхийлөгчийн хооронд болсон хэлцээр. За тэгэхээр иймэрхүү төрлийн хэлцээрүүдэн ганц одоо энэ дипломат харилцаанд бол байдаг юм биш. Энэ бүхэл төрлийн харилцаанд хэлцээрүүд бол байдаг. Адилхан судалгааны өгүүлэлээ бичиж нийтэлж хэвлүүлэхэд бид яах аргагүй юм хэлцээр нэгсний шахуу юм хийж явж таардаг байгаа. За тэр нь болохоор дор хаяж ирж байгаа шүүмжлэгчд хариу бичих тий өөрийнхөө санаагаа хамгаалах тийм үү тий. За тэгээд тодорхой хэмжээний хэлцэл тий буулт хийж тодорхой хэмжээгээр тэнд нь өөрчлөлт хийх, засвараа хийх гэх мэт иймэрхүү зүйлүүдээр дамжуулж ээж бидний өгүүл бол хэвлэгддэг байгаа. За тэгэхээр энэ тохиолдолд тийм үү тий одоо энэ яг бодит жишээ Трамптай уулзсан Трамп болон Зеленский хоёрын хооронд болсон энэ бодит жишээнээс хэдүүлээ сургамж аваад энэ үнийгээ яаж судалгааны өгүүлэл дээр хэвлүүлэхэд тий ашиглах боломжтой вэ гэдэг талаас нь тий хэдүүлээ ярилцъя. За энэ дээр болохоор эхний ээлжинд болохоор зорилго мэдэх айгуу чухал байсан. Зорилго хаана юу болох гэж байгаа гэх мэт эдгээр зүйлсийн талаар. Тэгэхээр бидний хувьд гэсэн одоо өгүүл бичихтэй бид нар хаана тийм үү тий ямар төвшөнд өгүүл бичих гэж байгаа вэ? Зорилго айгуу тодорхой байх хэрэгтэй. За тэгэхээр энэ чи нэг юм комплейн гарч ирсэн тийм үү тий хувцсалтын асуудлаар. За энэ талаар тий хүмүүс олон талаас нь бол ярьж байгаа. Тож хэлж байгаа. Тэгэхээр тухайн ерөнхийлөгч маань бидний нөхцөл байдал бол ийм биш байгаа. Одоо хувцсалт нь одоо бүрэн хэмжээнд одоо бэлдэж орж ирэх бол тийм бишээ гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ чи болохоор ерөнхийдөө юу гэхээр одоо ийм нөхцөл байдалтай л тухайн танхим руу орж ирж ийн гэсэн. Тэгэхээр бид нар өгүүл бичихтэй бидний одоо өгүүл бичих орчин юу өгүүл бичихтэй мантай бидний байгаа юм маань энийг та бүхэн энэ чи хэвлэж өгөөч гэх юм бол олон улсын сэтгүүл ч юм уу тий өндөр импакт фактортай сэтгүүлүүд энийг хүлээн зөвшөөрч авч чадах уу? Эхний ээлжинд дор хаяжлахад одоо өгүүллийн одоо формат өсвөлээд олон юмны шаардлага байдаг гэж байгаа тийм үү тий. За тэгэхээр энэ чи нэг ойлголт байгаа. За тэгэхээр яг хөө энэ чи болохоор хэлцээр гэдэг бол зөвхөн одоо жишээлбэл би ийм гэдэг юм авч очих ёсгүй байхгүй юу? Хоёр талын ширээ хэлцэл ямар зорилготой юм бэ? Зорилгоо аягүй сайн тодорхой байлгаж ээж тодорхой хэмжээний төлөвсөн тий байдлаар бол очих хэвээр. Түүнээс одоо жишээлбэл одоо нэгэсний яадаг штэ garbage тийм үү тий одоо баахан ингээ garbage-уудаа тэр чигт нь чирээд аваад очих ер нь албагүй байсан. За тэгэхээр энийг болохоор яг хуу мэдээж энэ нөгөө нэг юм хэлцээр хийж байгаагүй ч юм уу эсвэл зөвхөн нэг юм сэтгэл зүйн нөхцлөөс гарч чаддаггүй ийм төвшний хүмүүс маань хөвчлэн болохоор энэ тал дээр болохоор өмөрсөн юм сэтгэлдлүүд нэлийн явж исэн. За тэгэхээр энэ бол ийм өмөрсөн талын сэтгэлдэлтэй одоо энэ бичлэг байгаа. Тэгэхээр ийм орчинтай байх чинь юу хувьцал дээрээ байгаа юм бэ гэсэн ийм санаад бол явж байгаа. За тэгээ мөн дээрэс нь одоо жишээлбэл энэ цагаан ордонд чинь ийм одоо жирийн хувцастай хүн байхад байна гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ болохоор энэ бол нэг улс дотроо одоо ажил хэрэг хийж байгаа үйл явц тийм үү тий. Тэгэхээр өмнөх зүйл маань болохоор хэлцээрийн ширээний ард хоёр улсын ерөнхийлөгч нар уулзаад бүр айгуу чухал төвшний одоо үйл ажиллагаа эхлүүлэх гээд гар хөлийн өсөгээ зуралцах гэж цуглаж байгаа хоёр талаас ирж байгаа тийм үү. Шинэ хуудсыг шинэ үеийг эхлүүлэх гээд тий хоёр талаас ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яхаа аргагүй харьцуулахын аргагүй хоёр өөр нөхцөл байгаа. За тэгээ энтэй ингээ холбоотой нэг юм хөгжилтэй бас юу байсан. Баярлалаач гэж хэлээгөө. Үнэхээр маш их одоо үл хөндлөлгүй байдлыг үлдээсэн. Бие авч яваа биеийн хилэмжийг харсан уу? Үнэхээр яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй юм байдалтай тий биеийн хилэмжтэй. Ерөнхийлөгчтэй ингэж л уулзах хэрэгтэй.
Үгүй ядаж л тий ёслын хувьд өмсөлтөө костюм өмсөлтөө хид хідэн давхарлаад өмссөн чи яах вэ тий? Гараа хүртэл ингээд тий ингээд суудсан тий. За гэх жишээний. За тэгэхээр энэ бол үнэхээр айгуу тийм зорилгоо хаана юу хийж очих гэж байгаа ч юм уу те энийг ерөөсөө мэдрээгүй гэсэн. Энтэй адилхан тийм үү те бид нар өвлөлээ бас те ямар зорилготой хаана юу вэ гэдгийг маш сайн мэдчих хэвээр. За нэг юм байна. За гэмэн хүчнийхаа тэнцвэрээ ерөөсөө ялгаж чадаагүй. За тэгэхээр энэ чи одоо Зеленскигийн хувьд болохоор Америктэй хамтрах үнэхээр чухал ахгүй юу? Трампийн хувьд болохоор Украинтай хамтрах. За тэгээд энэ хийх гэж байгаа гэрээ хилцлийг дээр гарын үсэг зурх бол нэг тийм амин чухал зүйл биш. Тийм биз? Тэгэхээр ингээд яаж бодсон? Нөгөө талаасаа мөн Зеленский маш их юм гуйж очиж байгаа. Тэгэхэд Трамп бол хамгал тий боломж болцоо нөөц болцоонууд нь байж байна гэх мэт им ерөөсөө хүчний тэнцвэр ерөөсөө маш дээр доор тэнгэр газар шиг байгаа байхгүй юу? Яг үүнтэй адилхан бидний хувьд ч гэсэн тухайлбал одоо шүүмжлэгчийн ирсэн одоо комментүүд байдаг тийм үү тий энд бид нар бас хариу үйлдэл өгөх эдиторийн комментэд хариу үйлдэл өгөх маань бас адилхан юм хүчний хувьд бол юм тэнцвэргүй байдлыг бол бий болгоно. Бид нар бол өгүүлээ хэвлүүлэх шаардлагатай байдаг. Тэгэхэд шүүмжлэгчийн хувьд болохоор бидний өгүүл хэвлэгдэхгүй бол тэр хүмүүсийн хувьд бол нэг тийм амин чухал зүйл биш. Тийм үстэй тий. Тэр энэ бол хүчний үнэхээр шал хоёр өөр төвшөнд байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд хүн яа You're in no position to dictate what we're going to feel. You don't have the cards. With us, you never want your negotiations to end like this. It's going to be a very hard thing to do business like this, I tell you. За тэгэхээр ерөнхийдөө бол Трампийн Зеленскигийн Трамптай хийсэн хэлцээр за нэг талаасаа бол ер нь боломжгүй байна тий бизнес хийх боломжгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа. Нэгсний өгүүл ярил reject болсон гэсэн үг. За мэдээж хилцэл хийхэд энэ хувьд болохоор энэ дээр бол ярьж байгаа юм да хилцэл хийх хэд хэдэн талууд бол байдаг. За тэгэхээр энэ чинь бид нар бол маш хэд хэдэн зүйлсүүдийг бол анхаарах хэрэгтэй гэж байна. За тэгэхээр энэ чинь тухайлбал эхний ээлжинд болохоор who makes the first offer гэж байгаа хгүй энэ ер нь бол хин хамгийн ихнээс нь одоо хамгийн ихний саналыг тавих хэрэгтэй бэ, зүг зөх хэрэгтэй вэ гэж үзэж байна. Эхлээд өөрөө ярих хэрэгтэй юу? Саналаа хэлэх хэрэгтэй эсвэл нөгөө талаа тий харилцагч талаа саналыг нь хэлүүлэх хэрэгтэй юу? Тэгэхээр ер нь бол харилцагч талаа ихнээс нь саналыг нь бол хэлүүлвэл илүү зүгээр гэж байгаа. Ингэснээр болохоор яг хуу тухайн харилцагч тал чинь өөрөө чинь хийж байгаа саналаас илүү тий гоё санал бол тавьж болно. Бид нар заримдаа нөгөө төрүүлж дуурайд ам гараад алдчихлаа гэдэг ч юм уу тий гэдэг штэ. Тэрнтэй адилхан гэсэн үг. Нөгөө талаас болохоор нөгөө хүнийхээ юу хүсэж байгааг нь бол мэдэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ Трамп Зеленский хоёрын хооронд болсон харилцааг бол харахад бол Трамп бол нэг тэгж Зеленскийг нэг зовоогоод байлгүй өөрийнхөө юу хүсэж байгааг бол тий ерөөсөө хэлцээрийн ихэнд бол хэлсэн. За тэр нь мэдээж нөгөө дайн дуусгах тий би байсан бол тий ингэж ийм болохгүй байх байсан гэх мэт юм ярьж байгаа байхгүй юу.
Тэгэхээр үүний нь болохоор Зеленский уг нь ихний ээлжинд бол хүлээн зөвшөөрөх ёстойсны талаасаа үнэхээр тий тантай санал нэг байна. Ийм хийж байгаад баярлалаа. Талархах хэрэгтэй байхгүй юу? Яг үүнтэй адилхан бид нар ч гэсэн ирж байгаа шүүмжлэгчийн өгч байгаа комментуудад дандаа тэргээстэй ер нь бол ийм зүйлийг ясанд баярлалаа. Зохиж хэлж аваад баярлалаа гэж жагаад тий ийм эмийг аргагүй ойлгож байна тий гэж эхний ээлжинд заавалчгүй үүнийг acknowledge гэж хэлдэг. Хүлээн зөвшөөрөх тий сонсон гэдгээ хэлэх, мэдээлэх гэсэн үг. Ийм зүйлийг бол хийх ёстой байдаг байгаа. Энэ болохоор ямар ч ингээ харилцаанд бол байх ёстой зүйл. Гэхэд үүнийг бол хийлгүүгээр Зеленскийн хийсэн нэг үйлдэл нь болохоор тийм хүндлэлээ шилээгүй, тийм энэ хүлээж аваагүй өвгээр шууд өөрийнхөө тэ нөхцөлөдлөө яриад эхэлсэн ийм асуудлаас байгаа. За тэр энэ болохоор нэг талын одоо нөгөө харилцагч талаа тий хилцээр хийж харилцагч талаа хөндлөөгүй, нөгөө талаас нөгөө хүн маань илүү давуу төрлийн хүн байдаг. Гэтэл иймэрхүү тий маш тактикийн хувьд бол маш буруу эхнээс нь явсан. За тийм. За тэгэл энэ ч болохоор нөгөө харилцагчийнхаа харж байгаа зорж байгаа тэр зорилгын хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрчлөлийг оролцсон. Уг нь бол энд уг нь гарын үсэг зурх гэж ирсэн хэрнээ өөрчлөх гээд айгуу угаасаа эхнээсээ шал буруу аахгүй. Энэ зорилгоо айгуу юун дээр ирж байгаа гэдгийг айгуу сайн тодорхой байх хэрэгтэй байсан. Хэрвээ ийм санаатай ч юм уу Зеленский юм байсан бол эхний ээлжинд би гарын үсэг зурхаас өмнө би тантай тэ урьдчилсан байдлаар нөхцөл байдлын талаар маш сайн ярилцах хэрэгтэй байна ч юм уу тэ гих жишээний иймэрхүү нэг уулзалт илүү наан гаргаж ирж байгаа уулзж байгаа дараа нь хилцээр хийх гарын үсэг зурх гэдэг юм руу орсон бол илүү дээр байсан болов ч юм уу тэ ер нь бол иймэрхүү жоох юм асуудлууд бас байсан. Тэгэхгүй нөгөө талын хүлээлтээсээ шал өөр эсрэг юмнуудыг хийгээд тэ явцсан байдлаасаа болоод угаасаа нөгөө нэг юм өөрийнхөө хожлынхоо юмудаа маш их ингээ алдаад тий. Жаарай. Явсан байна. За US deal. I don't think you'd be a tough guy without the United States. And your people are very brave. But you're either going to make a deal or we're out. And if we're out, you'll fight it out. I don't think cards. So, do not beg to get your needs met by the other person. Instead, listen for what the other side wants and show them that they can get that more effectively by working with you. Now, I'm not Тэгэхээр нөгөө нөхцөлийг эхний ээлжинд бол сонсох ёстой байгаа. Энтэй адилхан одоо шүүмжлэгчийн өгч байгаа point нь юу юм бэ гэдгийг эхний ээлжинд ойлгох хэрэгтэй. Яг адилхан ойлгох хэрэгтэй. Одоо энэ дээр бол Трамп Зеленский бол Трампийн юу хүсэж байгааг нь ойлгох хэрэгтэй байхгүй юу? Ойлгоод тэгээд өөрийнхөө мэдээж санаагаа бол хамгаалах хэрэгтэй. Гэтэ үүнийг нөгөө нэг юм rude байдлаар тий бүдүүлгээр эсвэл хитрхи одоо ингэж агрессив байдлаар ч юм уу тий илэрхийлэх бол маш зохимжгүй. Тэгэхээр энэ дээр болохоор маш их ээлтгээр илэрхийлэх ёстой өөрийнхөө одоо тэр санаагаа. Тэгэхээр энэ дээр бол маш их том алдаа гаргасан байгаа. За тэгэхээр яг үүнтэй адилхан байдлаар хүмүүжлэгчийн саналд тийм үү хариу өгч байхдаа өөрийнхөө судалгааныхаа хүчтэй талыг илүү тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө хүч нь юундэ байна вэ гэдгийг мэдэх ёстой гэсэн үг. За тэгээ мэдээж ойлгомжтой нөгөө талаасаа ийм одоо ямар нэгэн үндэслэгүй буруу зүйлүүдийг ингэж санал болгосон байх юм бол тэн дээр маш тайванаар маш ээлтэгээр тий хариу өгөх ёстой. Хичнээн буруу байсан ч гэсэн ямар тэнэг шүүмж өгдөм бэ? Ийм байхдаа яадын ч юм уу тий иймэрхүү байр сууриас хандаж юусоо болохгүй. Харин тэрийн
хүлээн зөвшөөрөөд ийм байна. Гэхдээ ийм байна гэд энэ талаас нь өөрийнхөө санаагаа маш аятайхнаар одоо ойлгох өнцгөөс нь ойлгох талаас нь байх хэрэгтэй. Тэгэхээр энэ нөгөө хүчний харилцааг бас аягуулсаа ойлгох хэрэгтэй. Нэг талаас нөгөө талаас маш их тийм одоо дипломат харилцаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр маш их ёс зүйтэй харилцааг ямар нэгэн нөгөө талынхаа эрх шиг хөндөхгүй нөгөө талынхаа санааг харилцан хөндлөн гэсэн байр сууриас хандаад за тэгэд өөрийнхөө бас зүйлээ бол илэрхийлээд хоёр талын хэлцээрийн ширээг баланс алдуулахгүйгээр тий санаагаа өгөх ёстой байхгүй юу? Мөн нөгөө талынхаа санааг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо жишээлбэл шүүмжлэгч ингээд аягүй гоё санаа ихэнх гэж дээ. Ерөөсөө академик шүүмжлэгч нар хязгаарч илүү дутуу цалин авдаггүй өөрийн чинь ажлыг шүүмжилж байгаа гэдэг мөнгө төгрөг юм байхгүй. Зөвхөн цэвэр одоо сонирхлоороо академикийнхаа одоо тэр нөхцлөө одоо академик хүрээллийнхаа комьюнити нийгэмдээ одоо өөрсдөө хов нэмрээ оруулж байгаа байхгүй юу? Өөрсдийнхөө оюун тий нэг хөрөнгө оруулалт хийж чинь, цаг хугацааны хөрөнгө оруулалт хийж чинь, маш их зүйлийн хөрөнгө оруулалт хийж чинь. За тэгээ дээрэс нь ингээд өөрийн чинь ажлыг сайжруулахын төлөө шүүмж өгч чинь тийм үү тий. Тэгэхэд үүнд нь маш хүндэлтэй хандах хэрэгтэй. Нөгөө талаас тухайн шүүмжлэгчийн тэр хэлж байгаа поинтуудыг маш сайн ойлгоод өөрийнхөө талаасаа бас анализ хийгээд тий жинлжээж тэр хариултаа өгөх ёстой гэсэн. Тэгэхээр энэ тал дээр маш алдаатай байсан гэдэг тий. Зөвхөн өгүүлэл судалгааны өгүүлэл бичиж хэвлүүлэхэд хүртэл ийм асуудлууд явагддаг байхад энэ өндөр хэмжээний уулзалтанд Зеленский ямар хариуцлагагүй хандсан бэ гэдгийг бол та хүмүүс ойлгож байгаа хаа гэж бодож байна. За тэгэхээр энэчнээс болохоор одоо өгүүлэл бичихэд энэ Зеленскийгийн алдсан алдааг би яаж тий энэ өөрийнхөө судалгааныхаа ажил дээрээ тий бас хийхгүй байх вэ гэдэг талаас нь тий харах хэрэгтэй гэсэн. За тэгэхээр юм байна. Тэгэхээр ер нь бол бусдын санааг хүндэтгэх хэрэгтэй. Гэхдээ өөрийнхөө санаагаа илэрхийлж ингээд өөрийнхөө мэдлэгийг өөрийнхөө байгаа тэр зүйлээ хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хүчний тэнцвэрийг аягүй сайн мэдэрч харьцах хэрэгтэй гэсэн. Тэр энэ талаасаа бэжэж одоо судалгааны чинь өгүүлэл хэвлэгдэх боломж илүү одоо дээшлэн гэсэн үг дээшлэн.